хэдүүлээ сэргэн санацгаая. Өнөөдөр хичээлээр бид нар ямар сэдвийн тухай үзлээ? Хормны тухай үзлээ. Гормон графикийн арга. За, гормон графикийн арга гэж үзлээ. За, урдны хурд сэдвийг үзсэн байх тийм үү? За, тэгвэл багштай ганц. Урдны хурдад ямар хүчин зүйлсүүд нөлөөлдөг лээ? Температур. За, температур нөлөөлдөг шүү. Хэмжээ. Юуны хэмжээ нөлөөлдөг? Бодисын хэмжээ нөлөөлдөг тийм үү? За. За, тэгвэл урдны хурдад бодисын хэмжээ буюу жижиг хэсэг яаж нөлөөлдөг лээ? Бид нар туршилт хийжсэн шүү дээ, тийм ээ? Хэдийн янзын туршилт хийлээ? 3 янзын туршилт. Кальцийн карбонат дээр зохион чулуун дээр хийжсэн туршилтыг одоо санаж байна уу? За, ямар туршилт хийлээ? Зохион чулуун дээр хийжсэн. Том шилтэй номтог гөрвөн дараа. За, тэр 3 янзаар авсны ялгаа нь юу байсан бэ? Номтог нь болохоор хурдан явуулж ирсэн. За, номтоглагуу яаж явж ирсэн? Даа явж ирсэн. Тэгэхээр урдны хурдад юу нөлөөлдөг байна вэ? Жижиг хэсэг нөлөөлдөг байна. За, та сая юу нөлөөлдөг гэж ярьлаа? Концентрат нөлөөлдөг. За, концентрат урдны хурдад их нөлөөлдөг. Концентрат нь их бол урдын хурдын яв. За, урдны хурдын яв. Юу концентрат гэж юу вэ? Бодисын тоо хэмжээ. Урд орж байгаа бодисын тоо хэмжээ тийм үү? Тоо хэмжээ урдны хурдад нөлөөлөх үү? Нөлөөлөх. За, нөлөөлөх мэн. За, энэ тухай бид туршилт хийсэн дээ. За. Өшөө. Хими. Юу гэж? Хими яаж нөлөөлдөг вэ урдны хурдад? Сайтай бодисон бас хурдан. Тийм. За, бид нар 3 янзын туршилт хийсэн санаж байгаа юм байна уу? Ямар ажлууд дээр хийлээ? Хөхрийн хүчил, давсны хүчил, давсны хүчил, цооны хүчил дээр хийсэн тийм үү? За, ямар металл авлаа? Цайрыг авсан тийм үү? За, тэр 3 ялгаа нь юу нээсэн? Хөхрийн хүчил, цооны хүчил, давсны хүчил авсан гэж ярьсан. хөхрийн хүчний илүү хурдан. За, хөхрийн хүчний илүү хурдан явж. Ямар учраас энэ уралд явуулсан юм? Хими. Юусайтай учраас тийм үү? За. Температур уралын хурдад их нөлөөлдөг юм. Температураас ихсэл тусна. За, эдгээр Уралын хурднаас ихсэн. Тэгээд температур басгүй урлын хурд. уралын хурд нь удаан байна. Бид нар бас туршилт хийсэн тийм үү? За. За, тэгвэл энэ юу гэж нөхдөд? Катализатор. За, энэ катализатор ургуулын хурлад хэрхэн нөлөөлдөг? Бол энэ тухай үзчихсэн үү? Сонсчихсэн үү те? Катализатор гэдэг үгийг сонсчихсэн үү? Сонсчихсэн. Юу хэрхэн нөлөөлдөг юм бол? За, тэгвэл өнөөдөр бид нар өнөөдрийн хичээлийн сэдв маань яах нь вэ? Катализатор ургуулын хурдад хэрхэн нөлөөлдөг талаар авчруулъя. Катализатор ургуулын хурдад хэрхэн нөлөөлдөг талаар авчруулъя. За, тэгвэл өнөөдрийн хичээлийн сэдв катализаторын нөлөө. Хими ургуулын хурдад юуны нөлөө? Катализаторын нөлөө. Катализаторын нөлөө. За, тэгвэл та эдийн өмнө сонсч ирсэн. За, зарим нь сонсоогүй, зарим нь яах нь вэ? Сэргээ санахад байгаа катализатор гэдэг юу юм бэ? Ургуулын хурдад хэрхэн нөлөөлдөг талаар хэлүүлээд өнөөдөр туршилт хийцгээе. За, багш нь туршилт бэлдсэн байгаа. За, ингээд туршилт байна. За, туршилтаа хийхээс өмнө туршилтынхаа аргачлалтай танилцгана. За, туршилтынхаа аргачлалтай 2 минут танилцъя багвал.
туршилтын харилцаа танилцсан уу? За мөн багш нэлээдсэндээ туршилтын ажлыг гаргаж өгсөн байгаа. За наавтайгаа танилцсан бол багаар хамтраа туршилтаа хийж эхэлцгээе. За хэдийсэлтэй ажиллахдаа маш болгоомжтой ажиллаараа өгдөө. Тэгээд дээрэс нь угаалгын шингэнийг нэмж хийсэ. За. Тэгээд одоо урлаа илгийг хийж урлынхаа авчих үзүүлнэ. Барьж байгаа жоох тааш. Барь. За аврал явах хугацааг хаагдсан уу? За. За танаа барих юу авсан бэ? Угаасан шинэ хэдийн хэмжээтэй хийсэн? 5 мөн хэлээ. За илгээ хийсэн үү тийм. Хугацааг хаагдсан уу? За танаа барих. За туршлагын харилцааг яриад ямар өцөд авсан хүмүүсээ Сэтлээс 15 мл. Угаас угаагч 5 мл. За баг зэрэг хийсэн тийм. Өөр яасан? Өөр дээрээс нь хийсэн үү тийм. За хугацааг хаагдсан уу? За хугацааг харж байгаа юм. Хугацаанд хэдэн минутын дараа 5 хэмжээрсэн байна? 5 минутын дараа хэмжээ тийм ээ. За тэгвэл анхааралтай. За ажиглаж хугацаагаа харж байгаа авцтай хүмүүсээ туршилтынхаа ажиглалтаа бичээрэй. За туршилтын хүмүүсээ туршилтын ажиглалтаа хараад. За хугацаа харж хугацаагаас авч байгаарай.
자, 호스니 형제 냄새 되노? 네. 자, 냄새 잡수고 하노? 자, 이제 오로디하고도 자가 복수가 하노? 또 싸고 하는 수가 하노. 자, 이제 오로디하고 또 쓰게 될지 때? 무색. 무색 아직 같다. 아직 다르시잖아. 자가서 합쳐라고 근데? 자, 고스. 이 형제 익숙해 말씀하고 가라고 그래? 알아가고 했는데? 하나부터 쓰는데? 자, 힘주세 했지너? 자, 하나가 힘주세 했지너? 했지는데? 자, 하나밖에 한 법지너? 알아둬서 뭔데? 자, 알아서 됐어요, 뭔데? 자, 못 때려, 나시 안 가서 못 때려. 아직 식당 enerji etmedi. Ya bildim yağmur orada yağdı okudu. Osturuşçuyum. Hidisliğim. Zaten orada yağdı. Zaten hidisliğim tam yapıyormuş çoğu. Zaten hidisliğim tam yapıyormuş. Ayağım tam yaptı. Aşağıya. Hayır, değil mi? Zaten hidisliğim zaten koruldu. Yok, zaten koruldu. Küçük duruşçusu değil mi? Za, Osman yağmur kızıp duruşsu. Küçük duruşçu mu? Za, dur, yağma ne hoşturup say. Yok canım. Oğlan şimdi iyisin. Za, bana şimdi iyi ismi olsun. Hoşa yağma duruştu mu? Osman kamd. Kim yakno? Teşne kaçırçı olacak nasıl yazsın bakıyorcu. Olsun bakıyorcu değil mi? Za, en bitti orada işin kendisine okudu de. Daha yaz tensil bu. Ne onun hayır? Za, ne onun hayır tabi şu an? Hidislik onun hayır. Hidisli onun hayır tabi değil mi? Za, değil mi? Daha koşum şimdi. Hidisli saat yapıp hesapsın be. Hidisli saat yapıp hesapsın. Zaten şey lazım değil mi? Zaten hayır karşısına tara yapıp bir maçı gitsin o. 자, 나랑 뭘 도와줘요 없어? 얘기가 없으면 팀은 얘기가 없어. 자, 그리고 타에 넣다 도시만 인게 여기다 넣었을 için 보차가 되게 도시다서 가가 장난스러 가가 좀 보차 가로다.
За зарим багууд дэлгэн. Усаар угаачлаа. За энэ ажиглаа бай. Энэ маань ямар болсон бэ? Өнгө нь өөрчлөгдсөн. За өнгө нь өөрчлөгдсөн байна тийм ээ. Тий. За. Өшөөгч орж байл энэ маань. За. Ороогүй гэдэг нь яаж мэдэж чинь? Юу? Элгийн юм яагаад баг зэрэг өөрчлөгдөв? Юу хийсэн болохоор Мэдээж хийсэн болохоо Түллэг за баг зэрэг яасан байх баг зэрэг. Өөрчлөгдсөн байх магадгүй тийм ээ. За. За танах элгийн өөр ямар өөрчлөлт авсан бэ? За тэгвэл элгийн юу нь өөрчлөгдөв вэ? Хэмжээ өөрчлөгдөв вэ? шин чанар. найрлах. За шин чанар өөрчлөгдөв үү яаж гэж байгаа юм? Илэг За ингэ тэрээр харагдсан тийм үү? За тэгвэл багш дахиад нэг мас. За наад элгээр ахаад хим орол оруулж болох уу? Ахаад ашиглаж болох уу? Болох уу болохгүй юу? За ахаад тусалд нь ашиглаж болох уу? За тэгвэл бүгдээрээ болно гэж юм тийм үү? За болно гэдгийг тэгвэл нэг туршаад үзье. За тэгвэл саяхан цэвэрлэж гаргаж авсан элгээ тэгээ дахин нэг туршилт хийж үзье. За багштайгаа хамтраад хоёр сурагч хий. За танай эдийг ашиглах үү те. За бусдын байрандаа ажиллаж байгаарай. За мөн саяхан хэмжээтэй юу авъя? За хоёр. Тэ хэмжээтэй аваад саяхан уралдыг дахин явуулъя. За яг саяхан заавраар явуулсан юм тийм ээ. За та дахин химийн уралд ашиглаж болно гэсэн тийм үү элгээ? За тэрийг илүү туршиж үзэх чинь. За дахин нөгөө уралж явагдаж байна уу? Явагдаж байна. Явагдаж байна. Тэгэхээр дахин элгийг уралд яаж авах нь? Ашиглаж болох нь байна тийм үү? За тэгвэл элэг энэ уралд ямар үр гүйцэтгэсэн бэ? Орлын урдыг за нэмэгдүүлсэн гэдгийг яаж мэдсэ? За элэгээс өмнө урал удаан явагдаж ирсэн харж ирсэн үү? Харж ирсэн байна. Өшөө өөр ямар үр гүйцэтгэж байна? Хамгийн гол нь уралыг яаж байгаа? Сурчгаа гэдгийг та нар ажилласан уу? Ажилласан юм уу те? За тэгвэл элгийн хэмжээ өөрчлөгдсөн үү? За шин чанар өөрчлөгдөв гэсэн те? За шин чанар өөрчлөгдөв элэг хэвээрээ байсан юм чинь найрлах нь бас ямар байгаа? Өөрчлөгдөв. За тэгвэл яах нь вэ? Хин орол явагдахад хэмжээ нь өөрчлөгдөхгүй шүү. Шин чанар нь өөрчлөгдөхгүй шүү. Найрлах нь өөрчлөгдөхгүй байц байдаг юм байна тийм үү? За тэгвэл тэр бодисыг катализатор. За тэр бодисыг юу гэдэг вэ? Катализатор гэдэг тийм үү? За багш танаас катализатор урлагийн урд хэрхэн нөлөөлөх вэ гэдээ асууж ирсэн. Тэгвэл катализатор урлагийн урд хэрхэн нөлөөлөх нь надад асуу? Хэмжээ за найрлах нь өөрчлөгдөхгүй. Шин чанар нь өөрчлөгдөхгүй. Өшөө. Уралыг юу вэ? Бодисыг катализатор гэдэг. За тэгвэл бүгдээрээ дүгнээд тодорхойлж гаргаарай. Катализатор гэж тодорхойлоо.
тодорхой гаргацсан хүмүүс. Бодисын хэмжээ шин чанар найдвар өөрчлөхгүй урлагийн урдыг өсгөдөг үзье. Хийсаа. Заашаа. Оо тодорхойлсон байна. Тэгээд тодорхойлсон шүү. Зааш. Өөрөө уралд авахгүй шин чанар хэмжээ өөрчлөхгүй урлагийн урдыг өсгөдөг үзье. Заасан. Хэмжээ шин чанар найдвар урлагийн урдсадаг үзье. За танаа баг. Батарсан байна. Зааш. Хэмжээ шин чанар найдвар өөрчлөгдөхгүй урлагийн урдыг урдсдаг үзье гэж байна. Зөв хөлтөдөө? Зөв. За тэгвэл химийн урлагийн урдаг нөлөөлдөг нэгэн бодисуудын тухай бид нар яаж авав? Өнөөдөр мэдэж авсан. За тэгвэл та сая тодорхойлолт гаргасан чинь багшийнхаа энэ тодорхойлолтыг бас нөхөд тодорхойлолтоор уншаарай. Урлагийн эцэс Хэн дахин тодорхойлох хэлэхгүй яг энэ таалал? Юу гаяа ядаж үлдэхээ? Шин чанар байха хэмээр За тэгвэл химийн ургал болгонд катализатор хэрэглэдэг болов юу гэж бодож байна хүмүүс? Юу гэж бодож байна? Зарим нэг хэрэглэдэг гэж бодож байна. Тэр бас манай бүх химийн ургал катализаторыг яг хэрэглэдэг гэж бодож байгаа тийм ээ. За тэгвэл багш нар ганцаар юм ярьж байгуулт дээр өөрөө аяндаа явагддаг ургуулууд маш олон байдаг. Өөрөө аяндаа явагддаг ургуулууд төмөр зэврэх гэх тийм ээ. Тэгэхээр тэдэд катализатор хэрэг болж байгаа юм. Болж байгаа. Өөрөө аяндаа явагддаг. Тэгэхээр химийн ургуул болгоно бас катализатор хэрэглэдэггүй аа тийм ээ. Химийн ургуул. За багш нь катализаторын талаар ахаад нэг асуулт асууя. Катализатор тэгвэл ямар ашигтай? Цаг За химийн ургуул явагдахад цаг нэмэх гэж байна тийм үү? Өшөө ямар ашигтай? Баг бодис ашиглана гэж байна. За өшөө цаг нэмэх юм байна тийм ээ? Цаг нэмэх өшөө баг бодисыг ашиглаж байна. За химийн үйлдвэр байлаа гэж бодъё. Тэгэхээр катализатор хэрэглүүл яах вэ? эдийн За эдийн засаг хэмнэл гаргадаг гэсэн чагтаар байна тийм ээ. За багш нь катализаторын талаар багахан мэдээлэл бэлдсэн байгаа. Та энэ мэдээлэлтэй танилцъя. За катализатор нь яадаг гэж байна? Ургуулын их бодисоос за энерги илүү бага энерги бүхий замын яг ийм болгож өгдөг гэж байна тийм ээ. За ийм учраас энэ үзэгдэл нь чухал ач холбогдолтой. За дараагийн мэдээлэл.
химийн үйлдвэрлэлийн хэдэн хувийн катализатор гэж 95. Шо үнээс гадна Катализаторын онцлог тийм үү. За тэгвэл эжиг маань биологийн катализатор буюу эдгийг юу гэж бас нэрлэж болох вэ? Энзим гэж бас яг нь нэрлэж болдог байна тийм үү? За тэгвэл катализатор урлагийн урд хэрхэн нөлөөлдөг? Ямар ач холбогдолтой талаар хоёр ярилцаад хоёр өгүүлбэр гаргаад бусдаа ярьж өгье. За яг бараа суушгүй хоёр ярилцсан. За бүр самбараа дээр 3-3-аар болно за. Yardım. За хоёр бэлэн болсон. Багуудын За бэлэн болсон уу гэдэг? Басна. Зайгаа болов үү? За бүгдээ нэг шанхаараа өгдөө тэ. За хэн дөнгөж яасан? За. Катализаторын нөлөө цаг хэмнэн бага байвс ашиглан эдийн засгийн хэмнэлттэй эдийн засгийн хэмнэлт үүснэ бага энергийг ашиглаж урлагийн хурдыг явуулах замыг бий болгодог. За энэ заавал химийн үйлдвэрийн 95% нь ямар нэг хэмжээг ашигладаг. Дараа нь тураа амьд биеийн бүх үйлдвэрүүдийг катализаторын нөлөөд явуулдаг. За шоо. Шоо катализатор талаар дүнж ярих юм байна уу? Катализатор бол химийн юу юм бэ? Химийн бодис хэмээс химийн бодис байх нь тийм үү? За тэгвэл өнөөдрийн хичээлээр бид катализаторын
Ургуулын хурдад хэрхэн нөлөөлөх талаар авах хэрэгтэй тийм үү? За тэгвэл химийн ургуулын хурд гэж юу вэ? Урал явуулж байгаа хугацаа. Урал явуулж байгаа хугацаа эдийн хэмжээтэй бодис орж байгаа бай гэдгийг бид тоосож байгаа тийм ээ. За уралын хурдад тэгвэл ямар хүчин зүйлсүүд нөлөөлдөг вэ? Жижиг хэсэг. Юуны концентрац? Яаж байгаа юм бэ? За мөн химийн температур нөлөөлдөг. За концентратор нөлөөлдөг тийм үү? За тэгвэл байгаль дээр ичнээн олон химийн ургуулууд байнга явагдаж байгаа тийм үү? Үүний бие ч гэсэн маш олон төрлийн химийн ургуул явагдана гэж бид түрүү ялцсан тийм үү? За тэр химийн ургуулуудад эдгээр хүчин зүйлсүүд байнга нөлөөлж байгаа тийм үү? Химийн ургуул болгон харилцан адилгүй хурдтай явагддаг. За маш богино хугацаанд явагддаг ургуулын жишээ хэлэх үү? За солиод бод гэж байна. Ааш. За тэднээс арай удаан. За арай удаан явагддаг. Ямар ургуул яж болох вэ? Төмөр зүй. За төмөр зүйх ургуул яж болно тийм ээ. Зааш. Ямар ургуул яж болох вэ? Чокон нүүрс нефт ус ургуул хэдийн хугацаанд явагддаг вэ? Маш хэдэн? Сая жилийн хугацаанд явагддаг тийм үү? За тэгэхээр эндээс 4 жилийн юу жил вэ? Химийн ургуулсан маш хэдэн секундын хооронд явагддаг ургуулууд байдаг. Хэдэн сая жилийн хугацаанд явагддаг ургуулууд байдаг. Тэр ургуулууд явагдахад ямар хүчин зүйлүүд нөлөөлдөг вэ? За жижиг хэсгийн хэмжээ, өшөө, концентрац, өшөө, температур. За ургуулын бодисуудын өшөө мөн катализатор гэдэг бодисууд яаж идэх вэ? Харилцан адилгүй хурдтай явуулт юм байна. За ингээд гэрийн даалгаврыг гэрийн даалгавар. За өнөөдөр бид катализатор сэжиг байлсан тийм үү? За тэгвэл хамгийн сүүлд бид биологийн катализаторыг юу гэж нэрлэн гэж авч үзлээ? Энзим гэж нэрлэсэн тийм үү? За тэгвэл биологийн катализатор бас энзим катализаторын ач холбогдолтын талаар нэмэлт мэдээлэл цуглуулж дараагийн хичээлээр устдаа явах нь танилцуулах тайлбарж өгөх даалгавар өгч байна гэсэн. За хичээл идэвхтэй орсон нийт багийнхандаа баярлалаа. Хичээл дуусгаад баярлалаа.